Та яг одоо Ганагийн сувгтай Ганагийн сувгт давтай морил. 911-т ирсэн дуудлагууд буюу эргүүлийн цагдаагаар тохиолдсон явдлын шинэ дугаарыг инхүү танд өргөж байна. Энэ удаад цэргийн цагдаа нарын дурсамжийг голчлон ярих болно. 911, what's your emergency? Энэ дуудлага эртэл тэр шөнө байдаг л нэг эргүүлд гарсан уйтгартай шөнө байлаа. Нэгэн байшингаас жаахан хүүхдийн уйлах чимээ хэдэн цагийн турш гарсан гэх дуудлага. Тухайн байшинд орж гарах хөдөлгөөн байхгүй ажилд. Тэр үед би аримд цэргийн цагдаагийн офицерын алба хаачвлаа. Иймэрхүү дуудлага цөөхөн байдаг ч гэлээ дандаа л ноцтой явдал болсон байдгийм. Би дуудлагын газарт очиод байшинд ойртоод л нялх хүүхдийн уйлах чимээг сонсч үлээ. Байшин тасгаран хуй, хаалган дүгжээтэй хэн нэгэн байгаа гэх шинж тэмдэггүй. Хаалгыг тогшив, хариу алга. Тэгэхээр нь улам бүр чанга тогшсон боловч хариугүй янзаараа. Хүүхдийн уйлах чимээ шөнийн тэнгэр тадаад л хэрэг бишдсэн нь тодорхой байсан. Байшинд нэвтэрхээс өөр арга байсангүй тул хаалгыг хүчээр онгоолгоод орлоо. Байшин дотроос хонсон хоолны хүн үнэр, бохир хувцсны үнэртэй холилдон дотор муу хариулж байсан. Хүүхдийн уйлахаас өөр ямар нэгэн чимээ энэргүй. Чимээ дагаад байшингийн 2 дугаар давхарлуу өсөж байхдаа зүрх минь түргэн цөхөлжүүлээ. Тэгээд би уйлж буй хүүхдийг олсон. Ой 6 сартай болов гэмээр нялх өхөн орныхоо хашлагыг түшээд зогсож байв. Гарыг нь хашлагны модтой скотчтой дөргичж. Өхөн удаан уйлснаас болж нүүрэн час улаан болчихсон, бараг эрэг шахсан хэрнээ уйлаад л хамаг биеийн чичирч байсан. Гаран дээрх оромын ажвал ингэж скотчтож оргисон нь анхны удаагийнх биш ажээ. Би хутгаа гаргаад өхний гарыг ороосон скотчийг өгтлөв. Хүлээснээс суллаад тэрсэн ч өхөн надад наалтаад санаа алдах шиг болсноо уйлхаа болсон. Түүнийг тайвшруулахыг хичээж нурууг нийлж зүүлэн дуугаар аргацсан. Тэгээд өхнийг тэрээд шатаар бууж явахдаа би тайвшрах шиг болж хүлээ. Гэвч ажил минь дуусаагүй гэж. Өөдрөө хэд алхтал хаалга онгойж нэг эмэгтэй өөрөөр хэлбэл өхний ээж ороод ирдэг байгаа. Тэр хүүхэн намайг хүүхдийн тэрч гисэн байгаа гэрмагцаа галзуурвуу гэлтэй орилж ашигчин харааж хүүхдийн минь буцааж өгөө гэж цэрвэж гарлаа. Нүүр нь ууралсандаа болоод хачин муухай үрчих юм. Би хариу дуураагүй. Ашгүй энэ үед бас нэг эргүүлийн цагт ороод ирсэн байв. Мэргэжил нэгтэндээ өхнийг өгчхөөд гаваа зэгсээр нөгөө хүүхэн рүү эргэж харав. Тэр хүүхэн орилсоор хараасаар байсан ч би түүний гарыг ард нь мушгаад гавлчихлаа. Тэр үед дуурсан гавны минь дүгжигдэн чаг хийх дуу ёстой кайфтай байсан. Хожим сонсохнээ өхний аав нь хилийн чандад томилогдоод алба хааж байсан юм билээ. Тэгээд болсон явдлыг сонсоод цэргийн ангиас чөлөө авч яаралтай буцаж ирсэн бөгөөд өнөө хүүхнээс салах өргөдлөө өгсөн гэсэн. Тэгээд хүүхдээ өөр дөрөө авахар хуучин ихнэртэйгээ шүүгдэлцэд ялсан гинлээ. Тэр аимшигтай хайнгаж химээр юм хүүхэн яасныг бол мэдэхгүй. Сонирхоочгүй юмдаг. Ядчил тэр шүн ганцхан удаач болтгой би шудраг эсийг сэхүүлж чадсандаа баяртай байдаг. Та яг одоо Ганагийн сувгтай хамт байна. Өмнөд Солонгос томилогдсон алба хааж байлаа. Би тэр үдэш цэргийн ангитай ойрхон байдаг, манаахан голцоо очиж архиудаг, тосгонд ердийн байдлаараа эргүүлээ хийгээд алхаж байлаа. Шүн дундөнгөрөө дүнгийн харанхуй ноёлсон ч гэлээ. Тэр тосхон амралтын өдрөөр ямар байдаг тэр байдлаараа гэрэлгэгээтэй чимээ шугантай ёстой л төм дүжгэнэж бомбуужгэнж байлаа. Нутгийнхан болоод гадаа дууд бааранд холилдоод инээхэн инээж орилж бүр дуулцгаана. Ердийн л нэгэн амралтын өдрийн шөнө. Гэтэл гэнэтхэн энэ бүхний дундаас бид нэг хачин юм сонсхон тэр. Хэн нэгэн маш чангаар согтуугийн дэлдчихсэн өмгөр од түгсэн далбаа буюу манай төрийн дуулыг дуулж байх юм. Эхэндээ ч бид шоолс хийгээд мушилдсан.
Хитрхи олон шилээ сууж ууж согтчоод хэр зэрэг их орончвэ гэдгийг харуулах нь цэргийн хүний ёс юм хойно. Төрийн дуулал үргэлжлэх тусам бид хэн хаанаас дуулаад байгааг олох гэж чадсангүй. Дуулах чимээ байшингийн дундах нарийн гудамжны тэндээс л гараад байх нь тэр. Дуулж буй нөхрийг гартаа архины шилээ атгачихсан. Гудамжны буланд говьж байгаагаар төсөөлөн хитэн баарнуудаар шагааж гудмуудаар ирсэн ч байдгүй. Гэсэн ч дуулах чимээ улам ойрцоор байх юм. Тэгээд хамтрагч маань дээш хараад тэр нөхрийг олж харсан та. Майнер ухаанаа алдатлаа согтчихсан. 3 давхар байшингийн дээврийн ирмэг дээр циркийн үзүүлбэр үзүүлж байгаа юм шиг гараа алдалчаад урагш хоошалхангаа дуулаад байх юм. Тэгээд хоолон жангар хаарал говьж байшингаас унжих гэд хэрэг алга. Тэр нөхөр юу хийж байгаагаа ч ухаарахгүй болтлоо шаал согтуу байгаа байна. Ингээд л бид түгшиж эхэлсэн дээ. Согтуу хүнтэй тэр тусмаа аюултай байдалд байгаа согтуу хүнтэй ярилцахын тулд үгээ зөв сонгох хэрэгтэй. Буруу үг хэлэх юм бол нөхцөл байдал хүндхэн болно шүү дээ. Гол нь түүнийг тайван байлгаж тэнийг юм хийлэхгүй байх л чухал. Төрөөч маань тэр нөхөр рүү хандаж "Хөөе буугаад ирээ" гэж аядуухан хэлв. Согтуу ирээд дуулахаа болоод бидэн рүү харж фокусоо тааруулснаа. Одоо хоочлоо гэж хэлчихэд эргэлзсэн ч үе дээврийн ирмэгийг даваад алхачихв. Тэр хэдэн секунд хорвоо дэлхий зогсчоо юу гэлтэй маш удаан өнгөрсөн. Миний дотор пал хийгээд юу бодохоо ч мэдэхгүй болчихсон доо. Би хүн өхийг харах нь байна шүү дээ. Гэтэл аз арч хүү, физик ачаарч хүү, мань согтуу шууд газар унссангүй. Гудамжинд тавьсан байсан хуучны дэвүү ачааны тэрэгний кабин дээр унаж, тэгснээ гулсаараа цементэн зам дээр ойчодогвөө. Нүдээр хараагүй л итгэмээргүй явдал. Бид түүн рүү хамгал муу юм төсөөлсөр гүгээд очсон. Гэтэл манер ухаан алдчихаагүй байл. Бүр бидэн рүү харж инээмсэглээд "За найзууд юу байна да" гэж үлээ. Хөл нь хачин эвгүй эргэж хугараагүй байсан бол хөхтэй явдал байх л байла. Гэвч хөлийн яс нь хугараад сэрдийч гисэн өмдөө цоолоод гараад ирж. Зүүн нь бол манер өвдсөндөө орилох ёстойж согтуугаас болоод ч тэр хөл рүүгээ гайхаад л хараад байла. Бид түүний цусыг тогтоохоор яарвчилсан. Нэг ман тэлэгээ тайлж гуяар нь уйж байх юм. Нөгөөх нь болохоор толгойн түшээ суучихсан гэж байна. Илья Репиний догшин яван хүүтэйгээ гэдэг зураг шиг. Арай гэж нэг юм хөлийн боочхоод зэргийн эмнэлгийн машин эрхийг хүлээж байх зур манер 3 давхраас очиж бэртээгүй юм шиг бидэнтэй элдв юм ярих гээл байсан. Ашгүй дөргөний машин ирж манерийг аваад эмнэлэг рүү хаазалсаар удсан доо. Тэр зэрэг яасныг би мэдээгүй. Сөөж өгөж ёстой золгийн ундаа шүү. Илүү олон сонирхолтой хууч яриа болон бусад контентуудыг үзхийг хүсвэл Ганагийн сүгийг subscribe хийж хажууд нь байгаа хонхыг дарж идэвхжүүлснээр бичлэг орох бүрд танд цаг алдалгүй notification-ээр мэдэгдэл очих болно. Баярлалаа. Өнгөрсөн жилийн 8 дугаар сарын дулаан үдэш 1-2 цагийн үед энэ хүү дуудлага ирсэн юм. 911 рүү хэн нэгэн залгаад утсаа салгаж. Дуудлагын операторын сонсч амжсан зөвлөгөөл утасны цаана ойрлох түүнтэй зэрэгцээд хараал урсгах дуулцсан гин. Сайн ёрч биш тэгээ. Би тухайн хэсэгт хамгийн ойрхон байсан учраас операторын хайжуулсан хаягийн дагуу ганцаараа явсан юм. Хамтрагч маань тэр шөнө өөр хэсэгт хуваарлагдчихсан болохоор ганцаараа байсан гэхүү дээ. Ердийн үед бол ийм дуудлагаар очиод хэргийн газар руу очихоос өмнө нэмэлт хүч эрхийг хүлээх ёстой байдаг юм. Гэвч байшингийн гадаа очиход л юун хүлээх мантай болсон. Орилох хаширах чимээ дотроос хангинана. Надад хүлээгээд суух цаг байсангүй. Хаалгаар явж ормогцоо харсан зүйлээсээ болоод хамаг дотор эрэхтэн минь мушгирах шиг болсон. Цус. Хаасайгүй цус. Шалан дээр тунарчсан цус эргэн тойрны хан дуураг хаалганд хүртэл цацарчсан байв. Цус миний мөрний хэрийг хүртэл дээшээ цацагдсан байлаа. Хормохон зур өөрийгөө хамгийн муу зүйлд бэлдэн зөргиж өглөв. Дээр мүү аллгуу гэдгийг ч мэдэлгүй явж орсон доо. Тэгтэл намайг үгтаад харанхуй коридорт нэг эмэгтэй нийл цусуулчихсан цочирдсондоо болоод хувхаа цайчихсан царайтай зогсож байв.
Тэр намайг хараад том өрөөрүүгээ зааж ямар нэгэн зүйл хэлхийг хичээгч амнаас нь үг гарсангүй. Заасан зүг рүү нь алхаж очиод би дахиад л хөшчихсөн. Хаа сайгүй цус. Нэг эрэхтэй буудан дээр улаан ялгуулчихсан сууж байв. Эрэхтэй баруун гараас цус алдаж байлаа. Цус алдах гэдэг үг тохиромжгүй юм байна. Гарнаас нь цус олгойдоод хамаг өвдсөн нойтон болчихсон байсан. Нөгөө эмэгтэй дүүний гарыг бүсээр ороож цусын тогтоохыг оруулсан харагдагч нэмэр болоогүй байсан. Цаг алдаж болохгүй байсан болохоор би мөнөөх хэрлүү явж очиод одоо амар өвдөн шүү гэж анхааруулад цагдаа болгон авч явдаг цус тогтоох зориулалттай уяагаараа гарынхан дээд хэсгээр ороогоод чангалав. Уяага бүхлэх үед манер өвдөлтөндөө ярван гиншснээ огцом амьсгалаад гар мдээгүй болчихлоо гэсэн. Энэ бол сайн мэдээ байлаа. Учир нь цус алдалт удааширч байна гэсэн үг. Гэтэл түүний гаранд 2 дахь ангархай байхыг би олж анзаарсан юм. Бүр яс нь харагдаж байсан гээл бодчих. Манер хитрхийг цус алдчихсан болохоор дөргнийхэн одоо л ирэхгүй л миний цус тогтоосон уяа түүн туслахаасаа өнгөрөх байв. Ганцхан минутын дараа дөргний эмч нар ирсэн хэдийж тэр хооронд цаг хугацаа гэдэг үүр дэмшиг удаан өнгөрсөн дөө. Дөргний эмч орж ирээд эрэхтэр үнийг хараад над руу нэг хараад байв. Тэгснэ чи ингэж боогоогүй л энэ хүн үхэх байж гэж хэлж билээ. Би уртаар санаа алдаад бага зэрэг тайвширсан. Тэгээд эмэгтэр үргэж юу болсныг лавлав. Тэр хүүхэн жижир сэвэрэ тэр түлхүүрээ мартчихсан юм гэдэг баха. Би бүр сонссондоо итгэсэнгүү юу гэсэн чи тэр согтуу байсан юм аа. Тэгээд түлхүүрээ мартчихсан болохоор хаалга нүдэж намайг сэрэхгүй гэсэндээ 2 давхрын цонхоор авирч орох гэж байгаа жишэл хаглаад гээд ээрч муран хэлж билээ. Манерийн шархыг би дахин харахад бүх зүйл ойлгомжтой болсон юм. Эхнэрээ сэрэхгүй гэж байшин руугаа авирч орох гэж угаад цонхоо хаглаад үхэх шахаж. Согтуу хүний сохор ухаан гэж эндэ. Арх тэнэг үйлдэл 2 аминд халтай шүү. Гэхдээ манер амьд үлдсэн. Ёстой азтай нөхөр. Та яг одоо Ганагийн сувгтай хамт байна. Ингээд энэ удаагийн дугаар маань дуусч байна. Саяын ярьсан түүхэнд дурддагцсанчлан арх тэнэг үйлдэл 2 аминд халтай. Гэхдээ арх уухгүй л тэнэг үйлдэл баг гаргах болов. Та бүхэн Ганагийн сувгийн контентуудыг Facebook дээр шеэрлэж, Instagram-да Гана TV хаягийг меншн хийгээд сторид бол том баярлах болно. Мөн subscribe хийгээгүй бол subscribe хийгээд хажууд нугаа хонхыг дарвал шинэ бичлэг оруулах болгонд маань танд notification очих болно. Баярлалаа. Дараагийн дугаараар эргэн уулзтлаа түр баяртай. Миний оруулж буй бичлэгүүдийг цаг алдалгүй, алгасалгүй үзхийг хүсвэл subscribe дарж, хажууд нугаа хонхыг дарж идэвхжүүлээрэй.